Зөвхөн тоохонд Монголын Олимпийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний энэ өдрийн 2 дахь удирлын 101 дахь тоглолтыг шууд өргөж байна. За лигийн аврах шалгаруулах тэмцээний хүснэгтийн 5 дугаар ойрт бичигдэж байгаа Хантерс баг. За удирлын сүүлийн тоглолтоо дээд лигийн тэмцээнд анхны удирлаа өрсөлдсөн Улаангом Сити багтай хийж байна. Оролцсон энэ 90 хоосон жил. Хамт Хантерс тоглоод ингээд төрүүл амжилтаа бас гаргаж байна. Яг гол оруулаа. Хөндлөн амжилт мэттэйгээс ирсэн намсраад иржин. Гол. За тоглолтын 16 минутанд Хантерс багийн тооны харьцааг нийлээ намсраад ирж алдаа багтай Нямба тоглогчтой нэг. За энэ удаад бол отон байхгүй тогтолцоо. За бөмбөггүй гүлч чухал да. Цаг уран гүйсэн мөнгөн багын цэжин дээр тогтоолоо. Цогтлоо 2-ыг болгочээ. За Эрдэнэчрийн мөнгөн баг нь Хантерсаас гол оруулж 2-ыг болголоо. Яадан нэрцаг урдаг боллоо. Ингэхдээ ихний 2 голын дамжуултыг өгөөд байсан. За өнөөдрийн тоглолтод орж ирээ 3 голчууд оролцлоо. За Сумья. Орчин оруулсан энэ удаад хамгаалагчийн мөргсөн бөмбөг Мингтэй дээр ирчлээ дээ. Баруун дараа цогтлоо гол. За сая хамгаалтай алдаа. Дутуу цэвэрсэн бөмбөг Мингтэй дээр ирчлээ. Тэгээ хоёулаа давхар хамгаалаад зогсооч чадсангүй. Гой гол байлаа. Мингтэй 45 дахь минутанд ерөөдөө бол Улаангомыг дутгай явуулах гэж харсан. Тэгээд өөрөөсөө хоошоо хүчрсэн дуусгал юм яах вэ? За ингээд эхний агас 4-р харьцаатай Хантерсын давмгаал өндөрлөө. Мингтэй 2 голын дамжуулт сайн тоглолтыг эхний үед үзүүллээ. За Мишгдэр чарийг бол одоо сольсон байна. За хөндлөө айцаа. Тоглолтын 2 дугаар үед дөнгөж эхлээд хэтрик бүртгүүлж байна. Ингэхдээ энэ тоглолтын 3 дахь гол. За намсраад ирж отонгүй гараад ирэх шиг харагдсан шүү. Хөндлөн хайсан. За сул Тэмүүжин баруун дараа дөөрөө дуусгасан. Ямар тайван төгсгөл вэ? За намсраад ирж дамжуулалтаар Тэмүүжин тоглолтын харьцааг 51 дахь минутанд 6-ыг болгож байна. Үнэхээр тайван тоглолтоо сая л. За лагчин одоо дутуу үрсэн. Тийм урагшаа гараад их бөмбөгтэй одоо тоглоод байсан. Тэгээд гол алдлаа да. Шаардлагагүй юм дээр шаардлагагүй илүү байдаг юм да. Тэгээд одоо урд хурдх ажиллаа гэдэг шиг X тоймал хийх хэрэгтэй юмрх илүү үлдэх хэрэггүй. Ялч үлд нийлүүдэд байсан. За ингээд Мингтэй өнөөдрийн тоглолтод покер хийлээ. За хаалгач гарна гэдэг үгээр нь зөв үедээ л гарахгүй бол маш том аюул дагаад эрсдэл явж идэг. За энэ гой боломж байна шүү дээ. Зөвхөн гол хийсэн. За Улаангом Сити багийн тоглогч гол орууллаа. Үн болд. Гол орул. За хадсээс гараад ирсэн. За сектор одоо бүрэл эрт гарч ирэх хэрэгтэй байлаа да. Мингтэй 5 дахь гол. За энэ удаад одоо покер гэдээсэн мэл ингээ 5 дахь гол оруулаа. За Мингтэй 6 дахь гол хийж чадахгүй асуудалгаа. Яатсан үү дээ. Тоглож ин доо тоглож юм дээ. 6 дахь гол. Сул ажуулахгүй дээ отонгуудаа цэрэн дөрч өөрөө дуусчих бололцоотой хөндлөө хийсэн ямар гой хүн харсан бэ. За солилцоогоор орж ирсэн 2 тоглогч цэрэн дөрч мөнх колорнаар гол оруулаа. Тоглолтын 84 дахь минутанд 10 дахь голыг бүртгүүлж байна. Болголоо. Мөнхөнбаяр татсан хаалгачтай татсан бөмбөг таслуулсан Мингтэй хоосоо хаалгуцоо яаж чадсан бэ? 7 дахь гол. Заста бутнэр гинэл гэж байна бах та. За ойлгомжтой. За шүгчийн хүн үндсэн цаг дуусгаснаар 11-1 харьцаатай тоглолт өндөрлөж Хантерс баг удирлын 11 дахь хожид 37 дахь хоног авлаа.